Байр төслийн хувьд болохоор ерөнхийдөө Монголд байртай болохыг хүсэж байгаа маш олон хүмүүс байдаг. Гэхдээ тэр хүмүүс ингээд одоо маш олон жилийн өрөнд ороод зээлээр одоо байр аван зангийн орон сууцны зээлч ямар өндөр хөвтэй вэ? За 6% тэрийн болгон хамрагдаж чадахгүй. Эсвэл одоо ингээд харийн орныг зориул иймэрхүү байдлаар бид нэр байртай болдог. Ер нь байр гэдэг одоо хэзэнээс л асуудал байсан, одоо ч гэсэн асуудал байгаа даа тий. За ерөнхийдөө манай компани болохоор яг эндээс ингээд үндэслээд манайх ингээ Sibura Balance гэдэг компани байгаа. За мандал одоо хуримтлал бол ингээ хуримтлал үүсгэх байдлаар одоо ингээ байртай болох одоо тэр боломжийг бид нэр ингээ хийлж ярьж ингээ заагаад явж байгаа гэсэн үг. За ингээ манай төслийн хоёр санаачлагч харагдчихэ. За миний хувьд гэх юм бол би цонхоор харах орчноо өөрчлөөрэй гэдэг энэ 10,000 долларын бол эзэн болж исэн. За одоо бол үндсэндээ нэг 40 сая төгрөг өгдөг ийм хөтөлбөрийн оролцогч болоод одоо энэ 3 өрөө байртай болж исэн ийм хүн байгаа. Намайг өрийн тяа гэдэг. За манайх болохоор 100% одоо байгалийн гаралтай ийм бүтээгдэхүүнүүд байдаг. 400-ээс одоо 600 нэр төрлийн бүтээгдэхүүнүүд байна. За энэ бүтээгдэхүүнүүд бүгдээрээ одоо ISO-хасаа маш олон стандартыг чанарын шаардлагыг хангасан бүтээгдэхүүнүүд. Бүгдээрээ эрүүл мэндийн яамны гэрчлэгээ сертификаттай Монголын зах зээл дээр 16 жил борлуулж байгаа учраас аль хэдийн одоо хэрэглэгчтэй болсон ийм бүтээгдэхүүнүүд байгаад байдаг гэсэн. За бид нар одоо энэ бүтээгдэхүүнийг тэ өөрөөр хэлэх юм бол одоо бидний өмсөж байгаа хувцас ч юм уу зарим тохиолдолд аваад ууж байгаа ундаага талхай хаана үлдүүлж байгааг мэддэггүй. За яг манай бүтээгдэхүүний хувьд гэдэг юм бол ямар шат дараалгаар яаж үлдүүлдэг вэ гэдгийг би одоо өөрийн биеэр очиж үзчихсэн ийм хүн байгаа. За хамгийн ихний зурган дээр гэдэг юм бол би яг үлдвэртээ одоо зочлоод одоо манай үлдвэрийг одоо ингээд имлэг шиг ингээд бүх юм ингээд вакуумжуулсан ингээд цонхны одоо цаанаас ингээд бүтээгдэхүүн шинэ бүтээгдэхүүнээ одоо төрхийг харж байгаа энэ зураг байгаа байхгүй. За тэгэхээр одоо би яг ингээд тухайн үед аав нар яг ийм сэтгэл зүйтэй та шинэ хөвгөдөд төрхн ингээд цахнаас хараас ингээд байж байдаг шүү дээ. Яг тэрэн шиг за одоо ганцхан одоо энэ манай компани бүтээгдэхүүнийг өөрийн төвөө ч гэдэм нэг хүн бүтээгдэхүүн үйлдвэрлээд одоо борлуулаагүй. За маш олон одоо дэлхийн 60 гаруй орнд энэ бүтээгдэхүүнүүдийг бол одоо ингээд явуулдаг одоо тий. За яг 3 дахь зурган дээр харах юм бол одоо бэлэн бүтээгдэхүүнүүдийг одоо нөгөө дэлхийн 60 гаруй орнд үйлдвэрлэдэг юм логистикийн одоо маш том төв байж байгаа байхгүй. Тэгээ манай одоо яг бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэдэг гэдэг тэр үйлдвэртэй нь очиж танилцсан Сибирийн одоо Новосибирск хотод унган одоо үйлдвэртэй очиж танилцаад дээрэс нь одоо Сибирийн одоо тий ой мод гэдэг бол Сибирийн өвтөн ой болвол дэлхийн одоо экосистем хүртэл маш чухал одоо хүчил төрчээр хангаж байгаа ийм одоо ой мод байдаг. За бид нарыг очиж амарж байхад бол хийлсэн зочид бодолд ингээд одоо маш гой хүлээж аваад одоо ингээд зочид бодолд амраад байж байгаа ийм одоо дүр зураг байна. За хамгийн сүүлийн зурган дээр нь гэдэг юм бол дэлхийн 60 гаруй орны хүмүүс одоо үйлдвэрийг очиж үзэж танилцдаг ийм байгаад байдаг. Тэнгүүд яг одоо монголоор ингээд орчуулж одоо өгдөг ийм одоо байгаа. За бид нар одоо энэ одоо баталгаатай чанартай бүтээгдэхүүнүүдийг өөрсдөө одоо савн, шампунь, одоо гэр ахуйн хэрэглээ бүх бүтээгдэхүүнүүд байдаг. За энэ бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэснээр биднэрт бонус одоо гэж зүйл ордог. Энэ бонус орж байгаа бонус хуримтлал зүйлийг бид нар яадаг вэ гэхээр мандал хуримтлалын аппликейшн дээр өөрөөр хэлбэл таныг хуримтлал үүсгээд хадгалаарай гэж байгаа. Бид нар сарда 2 удаа цалингаа өргөлбөө авдаг тийм 14.01 авдаг, 14.01 авдаг. Яг 2 удаа цалин авч байгаа хүмүүсийн хувьд ус тоогондоо хүүхдийн сургуулийн төлбөрт төлөвлөсөн байгаа гэдэг. Өдөр тутамд бид нар хуримтлуулах боломж юусож олддоггүй гэсэн. Тэгэх юм бол мандал хуримтлалтай бид нар байснараа үндсэндээ бол яах боломжтой вэ гэхээр өдөр тутмын орлогоо хуримтлуулаарай. Жилийн хугацаанд хуримтлуул гэж байгаа. За төсөл эхэлснээс хойш болохоор 20 сая, 27 сая, 8 сая, 4 сая, 9 сая, 6 сая, 600 мянга, 4 сая төгрөг гэдэг юм маш олон хүмүүс ингээд хуримтлалтай болж байгаад чадсан байгаад байгаа. За жилийн хугацаанд бол тий 140 сая төгрөг одоо хуримтлуулахын төлөвлөгөөг бол тавьсан байгаа. За үүнээс илүү төлөвлөдөг одоо хуримтлуулдаг хүмүүс ч гэсэн мэдээж байгаа тийм үү. За бид нар яадаг вэ гэхээр хүмүүсийг одоо энэ хүн төсөлд хамраж байгаа хүмүүсийг өөрөөр хэлэх юм бол бид нар сургадаг, өсгөдөг, хөгжүүлдэг. За 1 дахь, 3 дахь, 5 дахь өдрүүдэд өдөр болгон 20 цагаас бид нар онлайнаар сургалт явуулж байгаа. Та хэрвээ одоо миний имжлэгийг үзээд яг 3 дахь өдөр 1 дахь, 3 дахь одоо 5 дахь 20 цагаас сэрүүлэг тавиад 2 дахь, 4 дахь өдрүүдэд болохоор яаж байгаа гэхээр бид нар танхимын сургалт явуулж байгаа. Бүр ингээ Улаанбаатар хотод амьдардаг тий. За яг зориод одоо байртаа болъё гэсэн хүмүүсийн хувьд бол танхимын сургалт бол зүгээр хагасаа өдөр болгон болохоор 12 цагаас ингээд сургалт зохион байгуулдаг. Сардаа нэг удаа бол ямар ч одоо төвгүүгээр ингээд сургалтуудыг одоо зохион байгуулдаг байгаа. Тэгэхээр бэлэн суралцаал хийнэ гэсэн үг. Та одоо суралцахад цаг зав гарна гэсэн үг. За дараагийнх нь болохоор одоо манай төсөл эхэлснээс хойш бол 100 гаруй хүмүүс бол маш амжилттай ажиллаж байгаа. Тэдгээрээс одоо 43 хүн бол хамгийн анхны аялалдаа яваад ирсэн байж байгаа. За мэдээж байр, машин гэдэг зүйлүүд хүний анхдагч хэрэгцээ учраас одоо 2 одоо мундаг эмэгтэй маань бол машин авсан байж байгаа. За миний хувьд гэх юм бол би
онлайнаар яг 5 жилийн хугацаанд бизнес эрхлэх хугацаанд одоо жил гарan онлайнаар ажиллаж жил гарангийн хугацаанд нь бол мөрөөдлийнхөө отоход 3 өрөө байр авсан байгаа. Яг одоо бол би жижиг өрөөндөө суугаад ажлынхаа өрөөнд ингээд суугаад бол энэ сургалтыг явуулж байна. За нэмээд болохоор яасан бэ гэхээр зайсанд бол би өөрийн гэсэн офистай болж чадсан. За мөн одоо Баян зүрх дүрхт бол одоо 2 өрөө байртай болсон байгаа. За ингээд яг онлайн бизнес эрхэлдэг болсноос хойш 5 жилийн хугацаанд бол тэ 3 үйл хөдлөх хөрөнгөтэй би ингээд болж чадсан. За би ингээд амар мундаг зундагтай биш гол нь хүн болгоно энэ боломж бол нээлттэй байж байгаа гэсэн. За бид нар одоо юу гэдэг нь те одоо би энэ ноутбукийг авчир зардаг хүн болъё гэж бодов бизнес эрхлэе гэж бодоход энэ ноутбукаа авчрах татах мөн тэгээд одоо хаана байршуулах уу агуулгах сав за ямар дэлгүүр тавих уу түрээсийн зардал за хийн зарах уу гэх мэтлэнгээр жижиг дунд бизнесүүд бол айгүй одоо ингээд эрсдэлтэй байдлаар ажилладаг шүү дээ тий. Тэгэнгүүт манайд болохоор яагаад гэвэл ерөөс бэлэн бизнес байгаа хэрэглэгчийн зах зээл байна бэлэн бизнес байгаа. За жишээлбэл энэ бүтээгдэхүүн байлаа гэж бодъё. Айл хэдийн хүмүүс одоо хэрэглэгчээ олцсон 16 жилийн хугацаанд Монгол тэгэнгүүт бэлэн бүтээгдэхүүнийг одоо та фейж хуудсан дээр ч юм уу өөрийнхөө сошиал дээр ч юм уу тавиулаа гэж бодъё. Тэгэнгүүт 25% таних. За магадгүй та одоо маш сайн борлуулагч аль хэзээ мөн одоо болоод тий одоо та суралцаад өдөрт та сая төгрөгийн борлуулалт хийдэг болоо гэж бодоход танд одоо орж ирж байгаа ашиг нь 250 сая төгрөг. Ерөөсө бэлэн бүтээгдэхүүнийг аваад та хүнд өгөх гэж штэ. За та 200 мянган за 50 мянган төгрөг та идэж яваад 200 мянган төгрөг та одоо хадгаллаа гэж бодоход сарын хугацаанд та 6 сая төгрөг хөрөнгөлөх боломжтой. За бидний хувьд гэх юм бол жилийн хугацаанд 140 сая төгрөгийг одоо хуримтлуулах тэр одоо графикийг гаргасан. Гэтэ түүнээс илүү хуримтлагдаг хүн байгаа. За энийг яаж ажиллахыг нь бас зааж өгч байдаг. За ямар ч ажил хийлээ гэсэн хүмүүс суралцсан байх юм бол мэдсэн байх юм бол одоо маш сайн тэрийг боломжтой. Суралцаагүй мэдээг бол тэрийг боломжгүй. За бид нар 7 хоногт сарда 2 удаа цалин аваад тэгээ 2 удаа авж байгаа цалингийнхаа одоо тэгээ нэг ихний авах дээр нь бүх юма төлөвлөсөн дараагийнх дээр нь одоо суух сургуулийн төлбөр гэдэг ингэж явангууд ерөөсөө бид нарт хоригдлох боломж олддоггүй бид нар өдөр тутам хуримтлуулаач ажилтай хүмүүс ажлынхаа хажуугаар хичээлтэй хүмүүс хичээлийн хажуугаар нэг орлогынхаа их усрыг нэмэх тэр аргыг л зааж өгч байгаа гэсэн. Манайх болохоор ер нь маш одоо гоё үр өгөөжтэй бэлэн сургалтын системтэй бүх юм бэлэн байгаа. Гол нь та өөрөө ашиглаж чадах юм бол. За тэгээд ямар ч ажлыг хийжээс эхний ээлжинд бол би таныг юу зөвлөмөр хэрвээ та Улаанбаатар хотод байдаг бол одоо энэ бичлэгийг үзээд шууд над руу уулзалтын цаг тавлаад хоёлаа уулзъя. Та бүр орон нутагт байдаг, гадаадад байдаг гэсэн ч гэсэн би орлоготой болмоор байна. Дахиад нэг орлоготой болчих юм бол Монгол руугаа буцмаар байна. Орон нутгаас гоё амьдарч байгаа байр орносоосоо өөрчлөмөр байна гэж бодож байгаа бол та 1 дахь, 3 дахь, 5 дахь өдөр 20 цагаас та яг одоо миний одоо Instagram болон Facebook-оор орж ирэнгүүтээ та надаас линк явуулаарай гингүүд би танд одоо линк явуулчихна. Тэнгүүд та суралцсан. За би юу зөвлөдөг вэ? Эхний ээлжинд 1 сарын хугацаанд маш сайн суралц онлайн болон офлайнаар. Дараагийн ээлжинд 1 жилийн хугацаанд маш сайн ажил. Жил гэдэг хүний амьдралд маш хурдан өнгөрдөг. Энэ хүүхд гаргаад 1 жил. Оюутан бол 1-р курс орсон бол 2-р курс 3-р курс маш хурдтай явдаг. Жилийн хугацаанд харин одоо гар утсаа, интернет одоо гар утсаа л одоо ингээд маш сайн ашиглаж чадах юм бол жилийн хугацаанд та орлоготой болох, мөнгөтэй болох 100% боломжтой. Одоо миний одоо та нарт харуулж байгаа зураг дүрс видео одоо тэ манай гэрд ирээд ирсэн бол бүх зүйл бодтой. Гол нь энийг хийж байгаа, хэрэгжүүлж байгаа бид нарч бодтой бүх зүйл боломжтой. Та гол нь сайхан амьдрахыг хүсэж гин үү те та энэ одоо зүйлийг мэдхийг хүсэж гин үү одоо тэгэх юм бол надад яаралтай одоо надтай холбогдоод ингээд амьдралаа өөрчлөх тэр одоо челленжид нэг дээрээ тэгээд бидний нэгэн хэвэн амьдрал гэдэг үйл бол нь ерөөсөө бидний амьдралын маш их цаг хугацааг авдаг. Нэг л бидгээд бид нэр хөшөрсөн байдаг. Тэгээ нэг л бидгээд бидний ингээд хүүхдүүд одоо томорсон байдаг, хэрлээ нүссэн байдаг ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар бол нь явдаг. Тэгэхээр маш одоо гоё ингээд өөрийгөө одоо шинэ зүйл сарахыг хүсэх юм бол надтай ингээд холбоо бариарай. Тэгээ миний одоо хүчрэх одоо хамт олон одоо тавтай морилоо гэж одоо та бүхнийг урьж байна. За тэгээд энэ хүртэл бичлэгийг үзсэн та нартай маш их баярлалаа.